Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, манай академийн иргэний санхүүгийн боловсрол олгох гэсэн хичээл эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү хичээлийг энх баяр миний бие удирдан явуулнаа. Эхний хичээлээр бүгдээрээ өрхийн төсвийн үндсэн ойлголтуудын талаарх мэдээллүүдийг сурцгаая. Ер нь эмх цэгцтэй хялбар аргаар өөрийнхөө болон өрхийн орлого зарлагын нийт бүртгэлээ хөтлөөд тайлагнаад санхүүгээ илүү зөвөр төлөвлөж эхлэхийг та бүхэндээ зөвлөж байна. За тэгвэл өрхийн төсөв гэж юу юм бэ? Өрхийн гишүүдийн орлогын их үүсвэр түүний зориулалт зарцуулалтуудыг урьдчилан тооцоод мөнгөөр илэрхийлж байгаа тэр төлөвлөгөөг өрхийн төсөв гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн өрхийн тодорхой хугацааны мөнгөн орлогын орлого зарлагын нийт төлөвлөгөө гэсэн үг. Иймд нэг сарын өрхийн гишүүдийн нийт орлогоор тухайн төлөвлөсөн хугацаанд буюу одоо та 1 сар гээд төлөвлөлөө гэхэд тэр нийт 1 сарын нийт орлогоор нь тухайн 1 сарынхаа гэр бүлийн гишүүн бүрийн зайлшгүй хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын тулд өрхийн төлөвлөгөөг зохиож хэрэгжүүлдэг. За, гэр бүлийн зайлшгүй хэрэгцээ гэхээр одоо хоол хүнс, өдөр тутмын одоо унаа машин, боловсрал ингээд сургалтын зардал гэх мэт өдөр тутмын зайлшгүй зардлууд орж байна. Тэгвэл өрхийн төсвийг хөтөлснөөр биднэрт ямар давуу тал ач холбогдол үүсэх вэ? За, өрхийн орлого зарлагын хэмжээгээ мэддэг болно. Одоо ямар их сурвалжаас ямар ажил хийгээд хэдэн төгрөгийн орлого олж байгаа. За, үүнээс нь ямар зарлууд гарч байгаа эсэхийг харах боломжтой болно. За, мөн хэрэгцээт зүйлдээ мөнгөө зарцуулах боломжтой болж эхэлнэ. Ямар зарлагууд хэрэгцээгүй үр дүнгүй байгаад нь дүгнэлт хийх боломжтой болно гэсэн үг. За, мөн зардал хэмнэх боломжийг олгодог. Зарлагын жагсаалтуудаа хараад жагсаалтнаасаа дүгнэлт гаргаснаар бид нар илүү шаардлагагүй зардлуудыг хэмнэх боломжтой болдог байна. За, мөн мөнгөн хуримтлал үүсгэх боломжтой болно. За, ямар зардлаас хэмнэлт хийгээд хуримтлал үүсгэх вэ? Би хуримтлаа яаж эхлүүлэх вэ гэдэг энэ асуултны чинь хариулт нь олдно гэсэн үг шүү. За, мөн санхүүгийн хүндрэлд орохоос сэргийлнэ. За, бид нар хуримтлал үүсгэгдсэн байхад одоо гинтээр ингээд мөнгөний хэрэгцээ гарлаа гэхэд хуримтлалаас ашиглана. Гэтэл хуримтлал үүсгээгүйгээс болоод одоо гинт мөнгөний хэрэгцээ гарахад банкнаас зээл авдаг, эргээд зээлийн дарамтанд орох, за мөн хүүгээ төлөх гэх мэт иймэрхүү хүндрэлүүдээс бид нар сэргийлэх боломжтой болно гэсэн үг. Өрхийн гишүүдэд орлогыг тэгш хуваарлах боломжийг бас бүрдүүлнэ. Одоо өрхийн гишүүн би тэдэн төгрөг зарцуулсан байна гэдгээ мөн тэдэн төгрөгийн орлого олсон байна гэд ингээд харснаар орлого зарлагыг тэгш хуваарлах боломжтой болж ирнэ. Өрхийн санхүүгийн зорилгоо хэрэгжүүлэх боломж бас нэмэгддэг байна. За, өрхийн төсвийн үр дүнд ямар зорилгоо хэдий хэр хугацаанд биелүүлэх боломжтой эсэхийг мэдэж авна. Одоо нөгөө машинаа солиё, машинаа томруулъя, байр авъя гэд иймэрхүү хөрөнгө оруулалтын жагсаалт гаргалаа, зорилгоо бичлээ. Тэгээд би ийм хугацааны дараа хүрэх боломжтой юм байна гэдэг тэр хугацааг бид нар мэдхийн тулд өрхийн төсөв биднэрт хэрэгтэй байх нь. За, мөн санхүүгийн маргаан гэр бүлд гарахгүй байх магадлал маш өндөр болж эхэлдэг. Одоо би олж гин, чи зарцуулж гин, би үрж гин, чи үрж гин, эсвэл нөгөө би зарцуулааг байх чи төдийг зарцуулж гин, эсвэл би л онгиж гин гэсэн иймэрхүү юм нөгөө жижиг сажиг ийм маргаанууд гарах нь маш бага болж эхэлдэг байгаа. Бүх юм цэгцэнд орсноор. За, ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжууд нэмэгдэнэ. Бүх юм эмх зэгцтэй байснаас хуримтлал үүсээд тэр хуримтлалаар одоо жишээ нь шинэ бизнес эхлүүлэх эсвэл аялалд явхад ямар нэгэн дарамтгүйгээр, үр зээлгүйгээр явах боломжтой гэсэн үг. За, өрхийн гишүүддээ санхүүгийн боловсрол эзэмшүүлэх боломжтой болж эхэлнэ. Өрхийн төсвийг мөн төлөвлөх тэнтэй мөн мөнгөтэйгөө хэрхэн харьцдаг талаар тийм хүүхдүүдэд бас сурах тийм боломжуудыг олгодог.
За тэгэхээр орлого олох боломж хязгаартай байдаг тийм үү? Гэтэл хүний хэрэгцээ мэдээж хэрэг хязгааргүй. За тэгвэл өрхийн төсөв хөтлөөгүй мөнгөний зарцуулалттай холбоотойгоор гардаг нийтлэг алдаанууд юу байдаг вэ гэхээр орлого зарлагын бүртгэлээ хөтөлж хяналт тавьдаггүй. За энэ нөгөө хэдэн төгрөгийн орлого ороод хэдэн төгрөгийн зарлага гараад байгааг ерөөсөө мэддэггүй. Орлого зарлагаа төлөвлөдөггүй. Энэ нь одоо дараа сард би тэдэн төгрөгийн зарлага төлөх учраас би тэдэн төгрөгийн орлоготой байх хэрэгтэй гэсэн ийм урьдчилсан төлөвлөгөөг гаргаж чаддаггүй. Мөн хүсэл хэрэгцээ хоёроо ялгадаггүйгээс зайлшгүй хэрэгцээнд зарцуулдаггүй. Дэмий маш их тийм худалдаа авалтуудыг хийдэг гэсэн үг. За ирээдүй болон гинтийн хэрэгцээндээ зориулж хуримтлал үүсгдэггүй. Мэдээж хэрэг хуримтлалгүй байхын сул талууд нь маш олон та нар мэдж байгаа тийм. За санхүүгийн мэдлэгтэй болохыг ирмэлцдэггүй. Мөн санхүүгийн мэдлэггүйгээсээ болоод заллин луврын хохирогч болдог. Сүүлийн үед онлайн орчинд захим луврын юу бол маш их газар авж байгаа шүү дээ. Энэ нь ихэвчлэн санхүүгийн ямар нэгэн мэдлэггүйгээс болоод богинохон хугацаанд их хэмжээний мөнгө олохыг хүссэн тэр хүсэл сонирхол дээрээс үүдэлтэйгээр л энэ ерөнхийдөө луврын хохирогч болох магадлал маш өндөр байдаг. Тэгээд энэ алдаануудаас нь болоод одоо өрхийн наад захын энэ тэргүүний хэрэгцээгээ хангаж чадахгүй хүрдэг. Тэгээд хуримтлал үүсгээгүйгээсээ болоод банкнаас зээл аваад санхүүгийн хуримтлал үүснэ гэх мэт ингээд дараагийн асуудлууд нь ундардаг байх нэ. За тэгэхээр өрхийн орлого гэдэг нь ерөөсөө параметрал үйлчилгээ мөнгөн хэлбэр гээд иймэрхүү төрлүүдтэй байдаг. Харин өрхийн төсвийн орлого нь болохоор зөвхөн мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг. Яагаад тэгэхээр төсөв нь мөнгөн хөрөнгийн төлөвлөгөө гэсэн үг гэхгүй юу? Үүнийг нь бас сайн ялгаж салгаж ойлгоорой. Өрхийн төсвийн орлого гэдэг нь тэгвэл юу юм бэ гэхээр тухайн гэр бүлийн гишүүдийн одоо нөгөө тодорхой хугацаанд олж байгаа мөнгөөр олж байгаа орлого юунд хамаарна. Цалин, хөдөлмөрийн хөлстэй, тэгээ шагнал, урамшуулал, бизнесийн ашиг, түрээсийн орлого, одоо хадгаламжтай бол хадгаламжийн хүү гэх мэт өөр одоо босоо жижиг сажиг юу идэв те. Ингээд олж байгаа бүх орлогууд чинь мөнгөөр олж байгаа бүх орлогууд чинь өрхийн төсвийн орлого байх нь. Тэгвэл төсвийн зарлага гэдэг нь болохоор тухайн хугацаанд гарсан өрхийн гишүүдийн хэрэгцээнд зарцуулагдаж байгаа нийт зардал гэсэн үг. Сүүлийн үед тухайн хугацааныхаа тухайн тэр олж байгаа орлогынхоо тодорхой хувийг нь нөгөө хуримтлал хадгаламж руугаа хийгээд хадгалсныхаа дараа үлдснийг нь ингээд хэмнэлттэй зөв зарцуулахыг зөвлөдөг болоод байгаа. Энэ нь бол маш зөв болох юм байна. Иймд өрхийн төсвийн зардал гэдэгт нь хуримтлал хадгаламжинд зарцуулж байгаа мөнгө бас орно гэсэн үг. Яагаад тэгэхээр бид нар нөгөө хуримтлал хадгаламж руугаа зарлагаа үүсгэж байгаатайгаа адилхан ингээд мөнгө зарлагадаад хийчихэж байгаа учраас нийт зарлагадаа оруулж тооцно. Айл өрх бүр ингээд өөрсдийнхөө орлого мөнгөнд тохируулаад хуримтлалаа үүсгээд зардлаа төлөвлөх замаар одоо өөрсдийнхөө өрхийнхөө төсвөө зохиогоод хэрэгжүүлээд сурах юм бол энэ нь ингээд санхүүгийн хувьд сэтгэл зовох зүйлгүй байна. Улмаар өөрийнхөө хэмжээнд одоо багахан ч гэсэн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжийг бүрдүүлж чаддаг байна. Хэрвээ тухайн хугацааны төсөв нь ингээд илүүдэлтэй гарах юм бол хуримтлалаа өсгөхтэй хөрөнгө оруулалт хийхэд зарцуулах нь бас илүү зүйтэй байдаг шүү. Цаашдаа ингээ өрхийн төсөв дээр үндэслээд ирээдүйд мэрэгжил боловсролоо дээшлүүлэх, за гэр бүл болох, үр хүүхэдтэй өв хөрөнгүүлдээх, тэтгэврийн насандаа элбэг хангалуун амьдрах гэд ийм зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэсэн ийм урт хугацааны санхүүгийн төлөвлөлтийг бас хийх хэрэгтэй байдаг байх нэ. За бүгдээрээ дараагийн хичээл дээр өрхийн төсвийн ерөнхий зарцуулалтуудын талаар хичээлийг орох болно. Анхаарал тавьсанд баярлалаа.